зонхлон тохиолдох сэтгцэн эмнэлгийн тархалтын судалгаа гэж байдаг. За энэ судалгаагаар ерөнхийдөө Улаанбаатар хот болон Улаанбаатар хотын төвийн болон аслагдсан дүүргүүд за хөдөө орон нутгаас 11 аймаг 53 сумаас ингээд 11,000 гаруй хүнийг хамруулсан тий. Хүүсийн хувьд бол одоо эрэгтэй эмэгтэй ойролцоо за 18-аас 64 насны хүмүүсийн дунд ингээд тархалтын судалгаа хийсэн чинь нойрны эмгэг одоо сэтгэлийн шалтгаантай буюу органик ус шалтгаантай нойрны эмгэг өөрөө 17.5%-тай. 1000 хүнд өөрөөр хэлбэл 157 хүн нь ийм нойрны асуудалтай байна гэсэн юм судалгаанууд байдаг. Тэгээд ер нь л энэ нойрны эмгэг маань өөрөө маш их түгээмэл байдаг. За Чагнуур бусандаа сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл засалж хийж мөнхийг урьж оролцуулж байна. Та бүхэнд нойргуудын асуудлаар мөнхийн чимэргэжлийн үндэс зөвлөгөө өгөх болно. За мелатонин даавар маань өөрөө хүний бие эрхтнээс одоо бусад эд эрхтнүүдээс ялгарч байдаг даавруудын одоо нийлэгчлэлтэнд бас нөлөөлж байдаг маш их одоо шийдвэрлэх үүрэгтэй даавар гэж болно. Цусны дах одоо цусны даралт гэдэг юм уу, дотоод шүүрлийн өмчлөрхөө үйл ажиллагаа байдаг ч юм уу маш олон одоо үйл ажиллагаанд оролцож байдаг юм одоо амин чухал хэрэгтэй даавар байгаа. За энэ дааврын одоо нөгөө нэг ялгаралт нийлэгчлэлтээс хамаараа тухайн оны одоо дархлаа тогтолцоо идэвхжиж байдаг. Дархлаа тогтолцоо идэвхжснээрээ аливаа нэг одоо халдвар төвчөнтэй одоо тэмцэх бие махбод одоо нэгэн эсрэг тэмцэх чадвартай байдаг. Ингэснээр хорт хавдар болон янз бүрийн халдвар төвчнөөс сэргийлдэг. За тэр одоо цусны даралт болон одоо бодис солилцооны үйл ажиллагааг одоо тэрний үйл ажиллагааг хангахаас гадна за жишээ нь одоо өөхөндөх одоо левтин гээд дааврын одоо нийлэгчлэлтийг одоо бас нийлэгчлэлтэнд нөлөөлж байдаг. Ингэснээр одоо хүн одоо хэвийн жинтэй багт харгалахгүй байхад нөлөөлдөг ч байт юм уу. За мөн тухайн оны стрессээс сэргийлж байдаг, сэтгэл санааг нь өөдрөг болгож байдаг. За мөн одоо биеийн одоо эрч хүчийг, энергийг одоо тий одоо хуримтлуулж ядаруулж байдаг. Ингээ маш олон одоо ач холбогдолтой үүрэгтэй ийм даавар байгаа. За энэ даавар маань өөрөө шөнийн яг 12 цагаас 02 цагийн хооронд илүү их ялгардаг гэж байгаа боловч энэ маань өөрөө нойрны одоо аль үед илүү ялгардаг вэ гэхээр гүн нойрны үед илүү их ялгарч байдаг. Гэтэл энэ нойр маань өөрөө шөнийн туршид одоо өнгөц нойр, гүн нойр гэдэг тодорхой хэмнэлтэйгээр одоо тодорхой үе шатуудтайгаар энэ хоёр нойр маань өөрөө 4-5 удаагийн давтамжтай явагдаж байдаг. Тэгэхээр гүн нойрны үедээ илүү ялгарч байдаг. Нөгөө талаас энэ даавар нь өөрөө гэрлээс маш их хамаарч байдаг. Харанх үед одоо тий илүү их энэ даавар маань ялгарч байдаг бол гэрлийг мэдрээд ирэхээр энэ дааврын нийлэгчлэлтэнд буурдаг юм онцлогтой байгаа. Тий биеийн жингээ хадгална, гоо сайхан байна тий мөн одоо тухайн оны дархлын тогтолцоог эрчимжүүлнэ маш олон одоо эрэг давуу талтай гэсэн үг. Тийм л дээ нойр гэдэг зүйл маань өөрөө одоо их тархины гадрын одоо тий мэдрэлийн эсүүд маань өөрөө хамгаалах тийм саатлын байдалд одоо шилжиж байгаа үзэгдлийг л нойр гэж хэлээд байгаа. Энэ хамгаалах саатлын байдал маань өөрөө их тархины гадрыг эхлээд хамаараад дараа нь төрнийхөө дотоод хэсгүүдийг хамраад ингээд үжилсэн байдлаар одоо их тархины гадрын одоо мэдрэлүүд ингээд сааталд орж байгаа гэсэн. За энэ маань өөрөө яагаад ингээд саатахаа болчихно вэ гэхээр бас янз янзын шалтгаантай л да. Бие махбодын одоо өвчнүүд янз бүрийн тархины өрөвсөл өвчний шалтгаантайгаар нэгдүгээр энэ мэдрэл маань саатахаа болчих болно. Саатах хэрэгтэй байсан мэдрэлүүд маань саатахгүй байна гэсэн үг шүү дээ. Энтэй холбоотойгоор саатахгүй болоод тэгэхээр нөгөө нойрны алдагдлууд үүсээд ирж болно. За нөгөө талаар жишээ нь одоо амьдрал дээр байдаг шүү дээ. Хүмүүс ингээ маргааш нь маш их чухал ажилтаа үед ингээ шөнө байн сэрээд байдаг ч гэдэм эсвэл яг бид хэдэн цагт сэрэндээ гэхлээр нөө товсон цагтаас сэрчдэг тий. За мөн одоо нэг жирэмсэн эхчүүд янз бүрийн чимээ шууганд сэрэхгүй байснаа хүүхэд л ингээ уйлангууд л сэрчдэг тий. Тэгэхээр нөгөө би хүүхдээ уйлахаар сэрэх ёстой гэдэг одоо тэр дохиог өөрөөр хэлбэл одоо тэр тархинд өгснөөр нөгөө тухайн нөгөө унтах ёстой одоо саатах ёстой байсан нөгөө нэг эсүүд маань өөрөө саатахгүй болоод ирэхээр энэ хүн маань одоо нойронд өөрчлөлт ороод байна гэсэн үг. Тэгэхээр өвчний шалтгаантайгаар байх нь тухайн хүний өөрийн сэтгэл зүй болон янз бүрийн бодлуудтай холбоотойгоор гэсэн үг. За энэ утгаараа янз бүрийн бодлууд гэдэг маань унтахтай холбоотой нөгөө нэг сөрөг бодлууд жишээ нь унтахгүй байхдаа гэдэг ч юм уу тийм өнөө шөнө унтахлаа яах вэ гэдэг нөгөө нэг тэр бодлууд маань их тархины дээр гадрын тодорхой хэсгүүд очиж мэдээлэл өгөөд тэр одоо хэсгийн эсүүд маань нөгөө нэг саатахгүй болоод ирэхээр жишээ нь унтахгүй байдаг ч байт юм уу. Иймэрхүү одоо шалтгаантайгаар одоо нөгөө саатах ёстой эсүүд маань саатахгүй учраас нойрны алдагдал үүсээд байна гэсэн. За тэгэхээр нойргүй болохыг өвчин биш гэж хэлж болохгүй л дээ. Энэ маань өөрөө олон янзын нөгөө нэг
олон зүйлүүдийг ярих хэрэгтэй болно. Нэгдүгээр одоо хугацаанаас хамаарат ер нь бол нэг юм судалгаагаар юм байдаг. 1 хоногийн нойрыг хүн алдлаа гэж бодъё те. Тэгэхэд тэрийг эргээд бие махбод организм өөрөө нөхөх чадвартай гэж үздэг. Гэтэл нөгөө нэг олон хоногоор ингээд энэ нойрны алдагдал үүсээд яваад ах юм бол бие организм түүнийг нөхөж чадхаа болдог. Ингээд ирэхээр өвчин эмгэг болоод эхэлж байна гэсэн үг. За тэгэхээр 1 хоногийн нойрны алдагдал маань өөрөө тодорхой ингээд давтамжтай байж болдог. Жишээ нь хүн одоо нэг тухайн сэтгэл зүйн янз бүрийн асуудлуудаас хамаарат одоо нэг шөнө нойргүй болоод тий ингэчгээд энийг шууд нойрны өвчин гэж бол үзэхгүй л дээ. Эсвэл маргааш нь яарсан ажилтай байж байгаа шөнө 50 унтаагүй амраагүй байх юм бол нойргүй гэж үзэхгүй. Жишээ нь ямар үед нойрны одоо өвчин эмгэг вэ гэж үзэхээр ерөнхийдөө 3 сараас дээш хугацаанд тий 3 сар болон түүнээс дээш хугацаанд 7 хоногтой 3-аас дээш удаагаар одоо энэ нойр ямар нэгэн байдлаар хямраад алдагдахыг нойрны өөрчлөлт үүсэх юм бол энийг нойрны эмгэг гинэл гэж үзээд байдаг. Ерөнхийдөө бол за тэгээд нойрны эмгэг маань мэдээж одоо маш олон янзын шалтгаантайгаар үүсэж байгаа. Гэхдээ дангаараа одоо нойрны эмгэг гэхээсээ илүүтэйгээр бусад одоо янз бүрийн бие махбодын болон сэтгэлийн шалтгаанд одоо маш олон өвчнүүдийн үед одоо хавсарч тохиолдох нь илүү их түгээмэл байдаг л да. За үүний тулд одоо нөгөө нэг тухайн хүний нойрны хэрэгцээний талаар ярих асуудал нэгдүгээрт яригдана. Хоёрдугаарт тухайн хүний нөгөө амьдралын хэв маяг, дадал зуршил гэдэг зүйлүүд яригдана. За угаасаа ингээд багаасаа залуу байх үеэс хүүхэд ах үеэс ээж аав нэгээ тэгээд өсгцэн тий маш их оройтож унтдаг гэр бүлүүд байдаг шүү дээ. Тэгээд оройтож босдог. Эсвэл оройтож унтдаг мөртлөө эрт босдог. Эсвэргээрээ эрт унтаад эрт сэрдэг айлууд байдаг. Энэ маань тухайн айлын амьдралын хэв маяг, дадал зуршилтай холбоотой асуудлууд. За тэгээд нойрны хэрэгцээний талаар яригдана гэсэн шүү дээ. Яагаад хэрэгцээ гэхээр хэдий орой унтсан байсан ч гэсэн маргааш өглөө нь одоо юу гэдэг тухайн одоо босч байгаа цагтаа тухайн хүнд тархи амарсан, бие амарсан, сэргийг мэдрэмж үүсчил байх юм бол энийг бол нэг нойрны асуудал гэж үзэхгүй л дээ. Тэгэхээр нөгөө ерөнхийдөө яг нөгөө тогтсон цагт унтаа, тогтсон цагт босох хэрэгтэй, шөнийн цагаар илүү нойроо авах хэрэгтэй. Тэгжээж нөгөө даавар гормонууд маань ялгараад бие махбодын үйл ажиллагааг тэнцвэртэй байлгах гээд байгаа боловч тэгээд тэр дадал зуршилтаа орой унтаад оройтос сэрдэг энэ дадал зуршилтаа нэгэнт сурцсан одоо тий бие махбод одоо дасцсан нөхцөлд бол энийг аних одоо тийм нойрны асуудал гэж үзэхгүй. Гол нь бие махбод маань амарсан мэдрэмжийг авч явах нь өөрөө чухал. Нойрны хэрэгцээг бүрэн авсан байх нь чухал гэсэн үг л дээ. Ер нь болж өгвөл одоо шөнийн цагаар олох идэхгүй байхыг л бодох хэрэгтэй. Их хэмжээгээр магадгүй одоо шөнийн цагаар босоод ингээ хоололцдог. Эргээд нөгөө нэг шөнийн цагаар бие махбод ч өөрийгөө бүрэн цэвэрлээ, даавар гормонуудаа ялгараад тий бие махбод ингээд амарч яадаг, тайвширч яадаг үед хоол идчихээр эргээд нөгөө ходоодыг ажилуулад эхэлдэг тий. Ингээд ирэхээр эргээд хүмүүс маань амарч чадахгүй болно. Тэгэхээр болж өгвөл идэхгүй байх. Үнэхээр ингээ маш их ингээ өлсөд магадгүй унтаж чадахгүй байна гэж үзэх юм бол маш бага хэмжээгээр тий юу гэдэг тухайн хүний тэр хоол одоо өссөн тэр дуршлыг нь дарах багахан хэмжээний зүйлийг л одоо юу гэдэг төр зур одоо бага хэмжээгээр хэрэгжилж бол бас болох юм аргагүй ингээд өлсөд байгаа нөхцөл. Тэрнээс биш болж өгвөл ер нь идэхгүй байх л хэрэгтэй. Эргээд буцаад унтах одоо ямар нэгэн байдлаар арга хэмжээг л авна гэсэн үг л дээ. За тэгэхээр эхлээд яагаад хүүхэд маань унтахгүй байна вэ? Шалтгааныг тодорхойлох хэрэгтэй. Хамгийн нэгдүгээр цэцэгчүүд маань өөрөө хүүхдтэйгээ ярилцаад асуугаад үзэх хэрэгтэй. Яагаад унтахгүй байна? Ямар нэгэн тухайн айлын амьдралын нөгөө хэв маяг буруу дадал зуршлаас нөлөөлөд байна уу? Эсвэл одоо ялангуяа хүүхдүүд, бага насны хүүхдүүд одоо юу гэдэг шөнийн цагаар одоо хар дарах, шөнийн айц сэдэр гэж бас байдаг. Өвчин эмгэгийн тохиолдолд. Тэгэхээр тийм айцаас болоод байна уу, тий? Эсвэл өөр ямар нэгэн сэтгэл санаа зовоосоо асуудлууд байна уу? Хүүхдтэйгээ ярилцах хэрэгтэй. За өөртөө ярилцаж чадахгүй маа гэж одоо ярилцаж чадахгүй байх юм бол мэрэгжлийн хүнд хандаад үзүүлэх хэрэгтэй л да нэгдүгээр. Тэгээд энэ маань өөрөө амьдралын хэрвээ нөгөө нэг ямар нэгэн буруу хэв маяг дадал зуршилтай холбоотой байх юм бол тэр талаас нь эхлээд өөртөө арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Орчин нөхцөлтэй ямар нэгэн байдлаар бас нөлөөлөд байна уу? Тэрнээс нөлөөлж байгаа тэр нөлөөллүүдийг арилгахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй тий. Тэгэхээр эхлээд хүүхдтэйгээ ярилц өөрснөө ярилцаж одоо ойлголцож чадахгүй байгаа бол мэрэгжлийн хүнд хандаад зөвлөгөө авах. Тэгээд тэрэн чиглэсэн арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй л дээ. За шөнийн нойронд эргээд нөлөөлнө. Ер нь бол нойрны хэмнэлд одоо
их солигдох байт юм уу те. Нойрны хэмнэлтэл одоо өөрчлөлт үүсгэн гэсэн үг л дээ өдрийн цагаар ундах нь. Гэхдээ өдрийн цагаар унтж байгаа хүн болгоны энэ нойрны асуудал маань хүн болгоны нойрны хэмнэлд нөлөөлөх үгүй юу үгүй. Зарим хүмүүс ингээд нөгөө нэг богино хугацаагаар ингээд нойрыг одоо авч чаддаг. Тэр нь өөрт нь амралт болдог тийм одоо хэм маягтай хүмүүс байдаг шүү дээ тий. Тэгэхээр тухайн хүн маань өөрөө суур ямар нэгэн өвчин эмгэг байна уугүй юу тий. За тэгээд нойрны одоо ялангуяа одоо нойрны асуудалтай удаан хугацаанд явцсан ч гэдэг бие махбодын одоо янз бүрийн өвчлөлттэй нойронд нөлөөлдөг өвчлөлттэй хүмүүс өдр байх юм бол аль болох өдрийн цагаар ер нь болж игэл нойр авахгүй байхыг оролдох хэрэгтэй. Тэгвэл зарим хүмүүсийн хувьд аваад сурцсан хүмүүсийн хувьд бол тэр одоо нойр аваад өдрийн цагаар амралт авах нь өөртөө хэрэгтэй. За жишээ нь одоо энэ дээр нэг судалгаанууд байт юм л да. Дайны үед хийгдчихсэн судалгаа байдаг. Дайны үед одоо цэргүүд богино хугацаагаар ингээд нойр авах нь эргээд одоо тэр дайны дараагаар янз бүрийн гэмтлийн дараах стресс эмгэгт хүртэх нь бага байна гэд ийм судалгаа байгаад байдаг. Тэгэхээр богино хугацаанд чанартай нойрыг авчдах юм бол бас энэ маань тухайн үедээ хэрэгцээтэй. Гэхдээ хүн болгон тийм биш учраас аль болох өдрийн цагаар нойр авахгүй байхыг л бодох хэрэгтэй. За тэгэхээр түрүүн хэлсэн нэг хоногийн нойрыг бол хүн эргээ буцаагаад бие организм маань нөхчдөг юм байна. 3 сараас дээш хугацаанд ингээд удаа үргэлжлээд те 7 хоногт 3-аас дээш удаа ингээд хэрвээ нойр хямарсан бол зайлшгүй мэрэгжлийн эмчит хандах шаардлагатай. За тэгээд нойрны эмгэг маань өөрөө одоо маш олон янзын шалтгаантайгаар үүсэж байгаа л да. Энэ жоохон дэлгэрүүлээд ярихад бол сэтгэл зүйн шалтгаантай байж болно. За бие махбодын өвчний шалтгаанд тархины өр өсөл, өвдөлт өгдөг өвчин эмгэгүүд байж болно тий. Янз бүрийн мансууруулах бодисын хэрэглээнүүд байж болно. За дээрэс нь амьдралын буруу хэв маяг дадал зуршлуудтай холбоотойгоор нойргууддаг ч гэдэг. Ингээ маш олон янзын шалтгаантайгаар нойргууд л үүсч байдаг. Тэгэхээр тухайн хүн маань өөрөөсөө одоо асуух хэрэгтэй болгоно л дээ. Би юунаас болоод юм нойргуудад байгаа юм бол тий надад бие махбодын өвчин байгаа байлуу. За байхгүй бол тэгвэл би одоо сэтгэлийн шалтгаантай нойргуудад байна. Эсвэл миний мансууруулах бодисын арх тамхины хэрэглээ ямар байгаа вэ? За арх тамхи хэрэглэдэг бие махбодын янз бүрийн өвчин эмгэг байхгүй, өвдөлт өгөх, зовир шаналгаа үүсгэх, тархитлагын өрөвсөл одоо тий гэмтлүүд янз бүрийн юм зүйлүүд байхгүй байгаа бол би тэгвэл сэтгэлийн шалтгаантай нойргуудад байгаа юм байна гэж тухайн хүн өөрөө бас тодорхой хэмжээнд үнэлэх боломжтой. За тэгэнгүүт ингээд олон янзын шалтгаанаар үүсгэж байгаа нойрны одоо энэ өвчлөлүүд маань өөрөө үндсэн хоёр одоо том бүлэгт ангилагдчихдаг. Органик шалтгаантай, органик бус шалтгаантай гэдэг. За органик бус шалтгаантай нойргууд гэхлээр ер нь бол сэтгэл зүйн шалтгаантай нойргууд л гэсэн үг. Энэ нь өөрөө дотроо одоо түрүүний яригддаг тэр нойрны хэмнэл өөрчлөгдөх, за шөнө хар дарах ч байт юм уу. За нойрон дундаа одоо ярих, нойрон дундаа босож явах тий зүйдэн явдал гэж нэрлэдэг. За нойрон дундаа шүдэ хаврах гэдэг юм маш олон янзын хэлбэрүүдтэй. За органик шалтгаантай нойрнууд нь бас өөрөө дотроо олон хэлбэртэй. Хит их нойрсох, за нойрсох эмгэг одоо хит их идэх хоёр ээлжилж явагддаг үежилсэн юм нойрны өөрчлөлтүүд байдаг ч гэдэм юм эмгэг нойрны асуудлууд бол байдаг л да. Тэгэхээр өөрөөсөө эхлээд янз бүрийн тэр гэмтэл шалтгаан одоо бусад энэ мансууруулах бодисын хэрэглээ юмнууд байгаа юугүй юу, за мөн магадгүй миний орчноос хамаарат байна уугүй юу гэдэг юм аа өөртөө асуулт тавиад үнэлээд за хэрвээ шаардлагатай гэж үзэх юм бол мэрэгжлийн эмчид дээрэс нь 3 сараас дээш хугацаанд үргэлжлэж байгаа асуудлууд ах юм бол мэрэгжлийн эмчид үзүүлээд онцлуулах шаардлагатай эмчилгээ юмнуудыг хэлэх хэрэгтэй. Энэ маань өөрөө юу гэхлээр тухайн хүний амьдралын хэв маяг дахиад нөгөө дадал зуршилтай холбогдно гэсэн үг. Унтах одоо нөгөө нэг бодлуудтай унтахтай холбоотой янз бүрийн зан үйлүүдтэй холбоотойгоор нойрны одоо чанарт одоо гарч ирж байгаа асуудал гэсэн үг л дээ. Хүн харахаар унтаад байдаг гэтэл өөрөө унтаагүй байна гэдэг чинь өөрөө үнэхээр тэр хүн унтахгүй байж болно. Яг одоо энэ түрүүний хэлдэг олон эмгэгүүдийн шалтгаанаас болоод унтаж чадахгүй байж болно. Гэтэл үнэхээр ингээд хэдий олон дахин сэрээд байгаа боловч тухайн нойр нь өөрөө тухайн хүндээ амралт болсон байхыг ч үгүйсэхгүй. Энэ нь өөрөө ямар учиртай вэ гэхээр унтахын маягтай холбоотой нэг янз бүрийн зан үйлүүд байдаг л да. Жишээ нь хүн ороо унтахтаа одоо юу гэдэг шөнө унтахгүй болоод ингээд хитэн цагт унтаад хитэн цагт унтахгүй байгаагаа одоо юу гэдэг банк хардаг, цаг хардаг тий. Цаг хардаг. Тэгээ эргээд өглөө босоод нөгөө цагийн тооцоог хийгээд байдаг. За би шөнө нөгөө нэг олон дахин сэрсэн бол унтаагүй миний бие амраагүй гэсэн бодол автоматар тухайн хүний тархинд үүсдэг ч байт юм уу. За эсвэл нөгөө унтсан цаг нэг ингээд бүгдийг бодоод үзэхээр бага бахаар би нөгөө 7-8 цаг унтаж чадсангүй гэд эргээд ингээд нөгөө тухайн хүний нойрны үнэлэмжинд нөлөөлөд байдаг гэсэн. Тэгэхээр
энэ маань тэр унтахтай холбоотой зан үйлүүдээс шалтгаалж иж болно. Нөгөө талаар үнэхээр тухайн хүний нойрны чанар одоо муу байгаад амарсан мэдрэмжийг авахгүй байгаад өөрөөр хэлбэл нойрны хэрэгцээ маань өөрөө бүрэн хангагдахгүй байж бас болно л гэсэн үг л дээ. Тэгэхээр үүний тулд одоо энэс урьдчилан сэргийлэхийн тулд яг хөглөр нэгэнт нойрны асуудал байгаа болвол янз бүрийн амьдралын хэв маяг, буруу дадал зуршил юмнуудаа өөрчлөхөөс гадна нойртой холбоотой үлддэг зан үйлүүдэд өөрчлөлтийг шаардлагатай. Хамгийн наад зах нь одоо шөнийн цагаар одоо цаг харахгүй байх, нүдэнд хэрвээ цаг харагддаг бол цагны байрлалыг өөрчилж тавих ч байт юм уу. Эргээд ингээд тооцоо бодохгүй байх. За тэгээд одоо хэрвээ үр ашиггүй одоо үнэхээр сэрээд байгаа бол үр ашиггүй хэвтэхгүй байх гих мэтчлэн маш олон арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. За манай монголчууд ч нэг иймэрхүү хэм маягт олцсон ш. Телевизийн өмнө буудан байдаг. Маш их ингээ хэвтдэг ингээл одоо налаагаал очиод одоо телевизийн өмнө суучдаг. Энэ маань өөрөө үр ашиггүй ингээд хэвтэх, орны бус зориултаар ашиглах маань өөрөө бие махбодыг маш их чилээдэг, ядраадаг Тэгэхээр энэ зан үйлүүдэд жишээ нь өөрчлөлт хийхээс эхлүүлээл маш олон арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй болно. Тэгэхээр нойр хүрэхгүй болохоор хүчээр жишээ нь ном уншиж чаад нүдийг ядраагаад гар утас орлож чаад маш их одоо өөрийгөө ядраагаад хүчээр л унтаад байна гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ хүчээр унтж байгаа унталт маань өөрөө тухайн хүндээ чанартай нойр байж чадах уу гэвэл үгүй. Тийм болохоор ер нь болж өгвөл унтахаас өмнө 2 цаг за түүнээс дээш болвол 4 цаг хүртэлх хугацаанд бүх цахилгаан хэрэгслүүдээс аль болох татгалзах хэрэгтэй. Телевизээр, гар утас, компьютер янз бүрийн ийм зүйлүүдийг хэрэглэхгүй байх. За мөн дээрээс нь нөгөө хоолтын хэв маягууд дээр анхаарах шөнийн цагаар, орон цагаар хоол унд идэхгүй байх, шингэн зүйлийг хэрэглэхгүй байх, архи тамхи, кофений хэрэглээнүүдийг багасгах. За дээрээс нь одоо орон цагаар одоо юу гэдгийг эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхгүй байх ч гэдэг юм ингээд хүмүүс болохоор эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээр их унтдаг, утас үзээр агаал унтчихдаг, ном уншихаар нойр хүрдэг гэдэг. Энэ маань өөрөө хүчээр л бие махбодыг ядраагаад унтуулад байгаа болохоос биш яг эрүүл одоо тэр хэв маяг, эрүүл унталтын загвар өөрөө биш болчиход байгаа юм л да. Тийм болохоор иймэрхүү одоо эрүүл бус одоо зан үйлүүдээ өөрчлөх хэрэгтэй. За тэгэхээр нэг түрүүн нойрыг ерөнхийд нь органик бусгаа хоёр одоо нэг үндсэн хэлбэрт хуваацсан шүү дээ. Тэгээ органик бус шалтгаантай нойргуудл буюу сэтгэлийн шалтгаанд нойргуудл маань түрүүн олон хэлбэртэй гэж ярьсан тийм ээ. Тэрднэрийн одоо нэг хэлбэр байж болно. Ер нь бол зүудэн дундаа нойрон дундаа ярьдаг. За эргээд маргааш нь энийгээ бүрэн санахгүй байх тийм ойгуудл ерөнхийдөө үүсчээдэг. Энэ маань ер нь ямар шалтгаантайгаар ингээ үүсээд байна вэ гэхээр стресс ядаргаа гэж ярьдаг. Одоо мэдрэлийн ядаргаа буюу неврастени гэж ярьдаг. Энэ мэдрэлийн ядаргаа эсвэл одоо янз бүрийн гэмтлийн шалтгаантай эпилепси гэж өвчин байдаг унал таталт үүсгдэг. Тэр өвчний шалтгаантайгаар бас ийм одоо нойрон дундаа ярах юм асуудлууд одоо эмгэгийн л тохиолдол гэсэн үг юм л дээ. Эмгэг байж болдог. Эхлээд хүн унтаж эхлэхэд хоёр хөлнгийн жигт хяналтаар ингээд эмччгэн хөдөлгөөн ажиглагдчих болдог. Эмгэг нойр одоо өөрөөр хэлбэл янз бүрийн шалтгаантайгаар органик хүчний шалтгаантай л байж болох гэдэг юм л да. За нөгөө талаар хөл хөдөлгөөнт хам шинж гэж байдаг. Энэ нь өөрөө тухайн хүн одоо унтах үеэс эхлүүлээд одоо хөлийн шилүүнээс эхлээд гуй хүртэл гэдэг ч юм ингээд нэг жижигхэн одоо ийм ээлж дараалтай хөдөлгөөнүүд одоо үүсэж болдог. За энэ хөдөлгөөн хийхээр ингээд тухайн хүн бүр ингээд нэг бүр босч явмаар болдог. Тэгээ босоод явхаар нөгөө нэг тэр одоо эвгүй үүсэн тэр одоо нөгөө сэрэл мэдрэмжүүд нь ингээд арилждаг гэсэрнэ эргээд хэвтгэхээр дахиад нөгөө нэг зовөр нь үүсээд байдаг. Ийм хөл хөдөлгөөнд хам шинж гэж байдаг. Эдгээр маань өөрөө органик хүчний шалтгаантайгаар л одоо үүсээд байгаа юм гэсэн. Сэтгэлийн шалтгаанд нойргуудлын нэг хэлбэргээд одоо түрүүн хэлсэн байгаа шүдэ хаврах гэдэг маань өөрөө энэ маань тэгэхээр янз бүрийн стрессийн шалтгаантай тухайн оны сэтгэл зүгээс хамаарат ийм зовөрүүд үүсээд байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл булчингийн чангарал тэнд маш их явагдаад байна л да. Цайжлуурын эрүү шүд ам тойрсон булчингуудын чангаралтай холбоотойгоор үүсээд байгаа гэсэн үг. Тэгэхээр унтаад босоход өглөө босоход одоо юу гэдэг тухайн онд амарсан мэдрэмж үүсэхгүй байх одоо эрүү шүд орчим ингээд юу гэдэг булчингийн одоо чангарал зовөр мэдрэгдэг ч байт юм. За удаан хугацаанд туршид энэ маань үргэлжлээд ирэхээр тухайн оны шүд нь илэгддэг ч байт юм. Бас ингээд сөргөөр дагавруудтай л да. Тийм болохоор мэрэгжлийн эмчид хандаад ямар сэтгэл зүйн шалтгаан байна тэр одоо асуудлаа тодорхой хэмжээнд шийдвэрлэх хэрэгтэй. За нөгөө талаас бас энд одоо зориултын зүйдэг одоо нэг эрзэн жирвч хүртлээр байж байгаа. Ер нь бол мэрэгжлийн эмчид үзүүлээд бас зөвлөгөө авах хэрэгтэй. За яг эмчилгээний аппаратын тухайд
хүн бүрт шаардлагатай юу вэ мэдээж үгүй. Дахиад нөгөө нойр маань өөрөө сэтгэл зүйн шалтгаантай нойргууд л байгаад байна уу эсвэл органик өвчний шалтгаантай нойргууд л байна уу гэдгээс хамаарна. За ямар тохиолдолд илүү энэ агаарын аппарат илүү хэрэгтэй байдаг вэ гэхээр органик одоо нөгөө нэг өвчнүүд нь түрүүн хэлсэн те хит их одоо нойрсох, за эсвэл хит их нойрсох их идэх хоёр ээлжлээд үжилж явагддаг юм гэж ч байдаг. За бас нэг юм нь болохоор нойрон донд амьсгал тасалдах хам шинж гэж байдаг л да. За энэ эмгэгийн үед илүү их өвчлөлийн агаарын аппарат эмчилгээ бас шаардлагатай байдаг. За ер нь энэ дээр хамгийн их одоо өргөн хэрэглэж байгаа сүүлийн үед илүү үр дүнтэй 40-81% хүртэл үр дүнтэй одоо ийм агаарын аппарат эмчилгээ буюу даралтаар ингээд агарыг шахдаг CPAP гэж аппарат байдаг. За тиймэрхүү тохиолдолд илүү их хэрэглэнэ. Мэдээж хүн болгон энэ аппаратыг аваад иж чадахгүй тийм болохоор яг шаардлагатай хэрэгцээтэй хүмүүс нь л одоо энэ аппаратыг хэрэглэх хэрэгтэй л дээ. Нойрон донд амьсгал тасалдах хам шинж гэдэг маань өөрөө бас дотроо 3 хэлбэртэй төвийн гаралтай эсвэл одоо бүглэрэлтэд хэлбэрийн хоёр нь холимог хэлбэр гэдэг тий. За эдгээр маань удаан хугацаанд үргэлжлэхээр цаашдаа одоо тухайн хүний бэлгийн сулрал үүсгдэг, амьдралын чадварт нөлөөлдөг ч гэдэг юм уу маш олон сөрөг үр дагавруудтай. Бусад нөгөө даавар гормоны ялгаралтын одоо ялгаралт болон нийлэгчлэлтэнд бас одоо нөлөөлж байдаг юм олон сөрөг үр дагавартай учраас энэ тохиолдолд бол мэрэгжлийн эмчд үзүүлээд шаардлагатай ийм аппарат эмчилгээ шаардлагатай бол зайлшгүй одоо хэрэглэх шаардлагатай л гэсэн үг. За тэгээд энэ маань өөрөө бас хүнд хөнгөн гэдэг юмудаас хамаарат янз бүр байдаг. Зөвхөн аппаратаар биш харьцангуй хөнгөн үед бол нөгөө нэг өөрөөр нөгөө амьсгалын одоо зохицуулах зорилгоор ийм шүдэнд зүүдэг одоо аппарат хүртлээ байдаг. Нойрон донд амьсгал тасалдах эмгэг гэдэг маань одоо шөнө маш их хорхирдаг гэх тий хорхирдаг гэдэг. За энэний гол юм нь ерөөсөө амьсгал тасалтаад байдаг. За амьсгал тасалт нь өөрөө 10 секундээс дээш хугацаагаар үргэлжлээд за тэгээд одоо 1 цагт 5-аас дээш удаагаар одоо энэ амьсгал тасалталт нь хэрвээ үргэлжлэх юм бол энийг шууд нойрон донд амьсгал тасалдах хам шинж байна гэж онцлох бүрэн боломжтой гэж үздэг л дээ. Тэгээд нойрон дондоо амьсгал тасалт нь маш их хорхирно. Тэгээ эргээд маргааш нь өдрийн цагаар одоо нойр хүрч байт юм амарсан мэдрэмжгүй байх ийм зовиуруудаар илэрдэг эмгэг байна. За ер нь бол нөгөө гэр бүлийнхэн айгүйх одоо нөгөө нэг хажууд нь унтж байгаа хүн бол одоо маш их мэдэрдэг. Тухайн хүн өөртөө ч гэсэн ер нь зовиуртай байдаг л да. Энэ амьсгал тасалталтаасаа болоод одоо шүн одоо байн сэрдэг ч байт юм уу те. Иймэрхүү зовиуруудыг үүсгдэг учраас тухайн хүн болон хажууд нь байгаа хүн аль нэг ямар хэмжээгээр яаж тасалтаад байна вэ? Үнэхээр энэ маань эмгэгийн хэмжээнд байна уу? Эсвэл одоо зүгээр одоо эрүүл юм асуудал уу гэдгийг тодорхой хэмжээнд үнэлэх боломжтой. Гэхдээ дийлэн хүмүүс бол зүгээр л хорхирдаг энэ бол байдал зүйл, энгийн зүйл гэж ойлгоод байдаг. Гэтэл энэний цаана бол шалтгаантайгаар одоо ингээд тий хүчин эмгэг улмаас ингэж хорхирдаг тохиолдлууд байдаг. Энэ маань тухайн үндэ ганцхан бас нэг сүрэг үр дагавартай бас биш л дээ. Нэг юм сонирхолтой судалгаа байдаг. Нойрон дондоо амьсгал тасалдаг одоо юм хорхирдог хүмүүсийн хажууд унтдаг тий эхнэрүүд одоо явандаа нөгөө сонсгол нь буурдаг гэсэн юм. Тийм сонирхолтой судалгаа байдаг. Тухайн одоо хорхирж байгаа чимээ маань өөрөө одоо 80 децибел хүртэл одоо тийм чимээ гаргадаг юм л дээ хорхирох үед. Тэгэхээр энэ маань тухайн хүний сонсголд бас нөлөөлдөг. Тэгэхээр ер нь бол мэрэгжлийн эмчид хандаж эмчлүүлэх шаардлагатай. Энэ тохиолдолд бол ер нь бол нөгөө агаарын аппарат буюу CPAP гэдэг тий даралтаар агарыг шахдаг юм аппаратыг илүү их хүнд болон хүн дотроо ашигладаг байна. Нойр удаан нойр гэдэг ингээд хоёр нойрны одоо хэмнэл маань өөрөө шөнийн туршид 4-5 удаагийн ингээд үжилтэд давтагддаг гэдээ ярианы ихэнд ярьсан байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр түргэн нойр буюу REM нойр гэдэг юм л да энэ үед нүдний одоо эрчимтэй хөдөлгөөн явагддаг. Энэ үед хүн яадаг вэ гэхээр өдрийн туршид авсан одоо янз бүрийн одоо нэг ачаал стресс янз бүрийн зүйлийг одоо бие махбод одоо тарих өөрийгөө нөгөө нэг амраагаад тэр зүйлүүдийн өөрөөр хэлбэл нөгөө стресс тайлдаг гэдэг шиг тий тарих өөрийгөө амраагаад цэвэрлжээд энэ үе байдаг байхгүй. Тэгэхээр энэ үедээ нөгөө нэг хүн маш их зүүдэлдэг. Яагаад зүүдлээд байна гэхээр тэр зүүд нойроор магадгүй дамжуулаад тэр одоо нөгөө тархийг амрааж байгаа нэг хэлбэр гэсэн. Нөгөө ухамсаргүй байгаа үйлдэлүүд тэр зүүдээр гадагшилж байдаг. Гэтэл энэ үед нь хүнийг нөгөө сэрээчих юм бол нөгөө гадагшлах ёстой байсан юмнууд маань гадагшлахгүй учраас эргээд нөгөө хүний стресс тайлагдаагүй бүрэн амарсан мэдрэмж үүсэхгүй байдаг талтай байдаг. Тэгээд энэ үедээ бас сэрэхээр нөгөө хүн зүүдээ эргээ сандаг тий. Гүн ойрны үед бол сэрэхээр хүн зүүдээ эргээ сандаггүй байх жишээ нь. Тэгэхээр ямар үед нөгөө сэрэж байгаа вэ гэдэг нь өөрөө чухал гэсэн. Нэгдүгээрт одоо хаа таарсан газраа дээр унтж байгаа богино хугацаанд амралтыг авч чадж байгаа нь өөрөө
тухайн үед бол одоо тий өөрт нь эрэг амралт болж байгаа учраас хэрэгцээтэй. Гэтэл яг эмгэг нойр бол одоо нарколепси гэж нэг эмгэг нойрны асуудал байдаг. Энэ нь өөрөө одоо өдрийн цагаар гинт өөрийн мэдлэхгүй одоо нойр хүрээд хаа таарсан газар ерөөсө бас унтдаг хүн байдаг. Өөрийгөө ингээд сэрэх гээд хүчилсэн ч дийлэхгүй ингэж унтдаг. Энэ нь дотроо болохоор бас хэд хэдэн шинжүүдтэй байдаг. За нойрны саа, нойрны элбэг хий үзэгдэл гээд за нойронд одоо нойрны дайралт тий гэх мэтчлийн юм шинжүүдтэй байдаг. Нойрны дайралт гэхлээр ерөөсөө хаа байгаа газараа тухайн хүн маань одоо хэдэн минут шууд унтчихдаг. За тэгээд өшөө нөгөө нэг шинж нь болохоор катафлекси гээд хүчтэй сэтгэл цочирсноос болоод булчингийн тооноос нь ингээ алдагдчихдаг. Тэгээ ингээ сул одоо юу гэдэг ундаг одоо тий. За дээрэс нь нойрны элбэг хий үзэгдэл гээд байгаа. Энэ нь бол за нойрноос одоо нойрны нөгөө дайралтад одоо ингээ уртад ингээ гинт унтчлаа штэ тий өөрөө мэдлгүй. Тэгээд тэрнээсээ сэрэх үед эргээд одоо нүдэнд нь одоо янз бүрийн одоо сонсгол тий сонсголт нь одоо хийзүү сонсогдох ч байдаг юм уу тийм сонсголын хараа сонсголын хий үзэгдлүүд үүсэх байдлаар илэрдэг юм хит хитэн шинжүүдтэй байдаг. Тэгэхээр хэрвээ ямар нэгэн тийм одоо эмгэг шинжүүд илрээгүй л бол тухайн хүн маань богино хугацаагаар өөртөө амралтыг авч чаддаг л байх нь л гэж байна. Тэгэхээр тэр маань тухайн хүний нөгөө бодис солилцоонд тодорхой хэмжээгээр нөгөө нөлөөлж байгаа. Дахиад эргээд нөгөө даавар гормон тий дотоод шүүрлийн тогтолцоонд одоо нөлөөлж байгаа учраас эргээд нойрны чанарт нөлөөлөх. Жишээ нь тураах үйлчлэгээтэй гэхээр хоолны дуршлыг багасгадаг тий. За тэрийг зөв зохистой хэрэглээгүйгээс болоод магадгүй нөгөө нэг шөнийн цагаар эргээд өссөх тий ингээд их хийдэг. Эргээд тэр нойрны чанарт нөлөөлөх гэх юм уу. Ер нь бол тухайн хүний даавар бодис солилцоонд одоо сөрөг үр дагавартай байгаатай л холбоотой гэж байна. Дөнгөж төрсөн нэраа хоногийн 20-22 цаг унтчихад одоо нас ахих тусам энэ нойрны хэрэгцээ өөрөө багасч байдаг. За нас биеинд хүрээд ирэхээр ерөнхийдөө нэг 7-8 цаг. За тэгээд нас ахиад хөвшин болоод ирэхээр тэ хоногт 4-5 цагийн хүн нойрны хэрэгцээтэй болчдаг. Гэхдээ хүн болгон яг ийм адилхан үгүй л үгүй. За энэ нойрны одоо энэ хэрэгцээнд нөлөөлөд байгаа зүйл нь тухайн хүний одоо тэ нас нэгдүгээр нөлөөлж байгаа нь тэгээд дээрэс нь зан авир одоо тий сэтгэл зүйн онцлог гэх мэт одоо маш олон зүйлүүд энэ хэрэгцээнд өөрөө нөлөөлж байдаг л да. Тэгэхээр тухайн хүн одоо за 30 настай нэг эмэгтэй бай гэж одоо хоногт нэг одоо 7-8 цаг унтаад нойр авдаг тий хэвийн жинтэй юм эмэгтэй байж хахад 7-8 цаг унтаад нойр авч яхад яг адилхан хэвийн жинтэй ижил насны одоо тий эрүүл юм эмэгтэй 10-12 цаг унтаад нойр авдаг хандлага байж болох байхгүй юу. Тэгэхээр энийг нөгөө асуудал гэж үзэхгүй. Тэгэхээр нөгөө хэрэгцээгээ эхлээд хүн өөрөө үнэлэх хэрэгтэй. Миний яг үндсэн биологийн нойрны хэрэгцээ хэдэн цаг юм бэ? Би хэдэн цаг унтахаар яг миний бие амарсан, тарих амарсан мэдрэмжийг аваад байна гэдэг юм ал мэдрэх хэрэгтэй. За тэгээд энэ нойрны одоо хэрэгцээг бас одоо юу гэдэг янз бүрийн шалтгаанаар нойрны хэрэгцээ маань ихсэж болдог, багасж болдог. Янз бүрийн эмийн шалтгаанаас болоод нойрны хэрэгцээ ихсэж байдаг. Гэтэл одоо ямар үед нойрны хэрэгцээ багасаад байна вэ гэхээр нөгөө хүн чинь унтаж амарч ээж одоо тэр тарих амрах гэдэг нь штэ. Нойр гэдэг чинь өөрөө тэр тархийг л ингээ нөгөө нэг мэдрэлийн эсүүдэн сааталт ороод бүрэн ингээд амарчгаа тэр процессыг л нойр гэж үзээд байгаа учраас ямар үед тэр нойрны хэрэгцээ бас багасч болох вэ гэхээр жишээ нь одоо бясалгал их хийдэг хүмүүс те. Бясалгал хийгээд одоо тэр тархийн мэдрэлийн эсүүдийг ингээд сааталт оруулаад амраачих юм бол тэр хэрэгцээ бас буурчиж болдог. Ер нь альва өвчин эмгээг онцлох, тухайн өвчнийг онцлоход чиглэсэн одоо нэг өвчнөд хэд хэдэн янзын шинжилгээ шаардлагатай байдагтай л адилхан гэсэн үг л дээ. Хүн болгон очоод одоо тэр аппаратаар онцлуулах шаардлагагүй. Ингийн нэг хоног одоо юу гэдэг нойр алдаад ч гэдэм үү. За эсвэл сэтгэлийн шалтгаантай нойр нь хямраад байгаагаа өөрөө мэдээд байгаа. Нөгөө талаар нөгөө амьдралын буруу хэв маягууд, гадны орчин нөлөөллөөс болоо те янз бүрийн дуу чимээ, шууган, өрөөний агаар температур те гэрлээс хамаарат эдгээр нойргуудад байгаа юм бол заавал тийшээ очиод онцлуулаад авах шаардлагагүй. Илүү нөгөө эмгэг нойрны асуудлууд байгаа. Түрүүний хэлдэг нөгөө нойрон донд амьсгал тасалдах хам шинж байна гэж сэжиглэх тохиолдлууд ч гэдэм үү те. Тиймэрхүү тохиолдолд илүү их онцлуулбал тухайн үндэ. Хүний одоо энэ тархинаас ялгарч байгаа тэр нөгөө мелатонин даавар гэдээсэн шүү дээ тий. Тэр даавар маань өөрөө нөгөө нэг маш олон одоо нөгөө нэг ач холбогдолтой дааврууд байсан. Мелатониныг агуулсан одоо нөгөө хүнсний бүтээгдэхүүнүүд гэж байна л да. Гадил, помидор, за цагаангаа, эрдэнэ шиш гэдэг юм уу. За далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд тий. Арвай гэх мэт одоо янз бүрийн юм нөгөө хүнсний бүтээгдэхүүнд мелатонин агуулгадаг гэж үздэг юм байна бага хэмжээгээр. Гэхдээ яг тэдгээрийг хэрэглээд мелатониныг хангалттай нөгөө нэг нойроор авч таагүй мелатониныг бүрэн гүйцэд нөхнө гэж бас
бас 100% ойлгож болохгүй энэ чиглэлийн судалгаануудад бас энэ нь 100% үр дүнтэй бас биш ээ тэ 100% юм а гэж бол гаргаад ирсэн судалгаа бас байхгүй байгаа тань. Нөгөө талаар энэ мелатониныг бага хэмжээгээр агуулдаг энэ бодисуудаас гадна за сая асуулаа сүү ороод нь их болгоод байдаг гэдэг. Гэтэл энэ сүүч байт юм уу янз бүрийн нэг самрууд байна тий. Газрын самар, за бөөсний самар, за эдгээр одоо нөгөө нэг мөн далайн одоо замаг тий далайн гаралтай зарим бүтээгдэхүүнүүд маань өөрөө мелатонины ялгаралтыг нь дэмжиж өгдөг. Хүний өөрийн нөгөө нэг ялгарх хэвээр мелатонины ялгарлтыг дэмжиж өгдөг. Тийм болохоор магадгүй нөгөө нэг манай монголчууд орон дотн бүлээн сүү уулгадаг ч гэдэм те. Тийм заншилтай байсан. Мэдээж нөгөө нэг эхлээд мансуурлах үйцэн хэрэглээ. Архит амьд бусад сэтгэл зүйн одоо нөлөөт эмийн бодисууд байж болно. За яг хоол хүнснээс гэхээр нөгөө илүү нөгөө сэрүүн чанарын хоол хүнс гэж ярьдаг. Ямааны мах, цэмээний мах ч гэдэг юм уу те. За илүү нөгөө нэг амархан шингэдэг, шээсээ ихээр ялгаруулдаг зүйлүүд одоо жишээ нь байцаач гэдэг юм уу те. Нөгөө орон цагаарыг шингийн юм уугаагүй гэдэг маш их байцаатай хоол идсэн шөнийн цагаар тэр нь одоо их хэмжээгээр ялгараад эргээд шээсүрээд нойрон нөлөөлөд ах жишээ нь те. Иймэрхүү хүнсүүд бас байж болно. Ер нь тэгээд энэ хоол хүнснээс гадна тухайн нөгөө нойрны үед мөрдөгдсөн эрүүл ахуйн дэглэмүүдэл аягүй сайн мөрдөх хэрэгтэй. Шөнийн цагаар одоо хүн болгон бас энд дурддагч байгаа хоол хүнсийг хэрэглэж чадах уу гэвэл амьдралын боломж болцоноос хамаарат янз бүр байх учраас эрүүл ахуйн дэглэмийн мөрдөд унтахаас өмнө хамгийн багадаа 2 цаг болж өгвөл 4 цаг хүртэл нөгөө идэж уух хоол хүнснийхаа хэрэглээг зохицуулах тий шөнийн цагаар их шингийн юм уухгүй байх гэх мэтчлэн одоо энэ арга хэмжээнүүдийг л зөв авах хэрэгтэй. Ерөнхийдөө нөгөө нэг манай төвөөс хийсэн судалгаа байна л да. Улсын хэмжээнд хийгдсэн судалгаа. За зонхлон тохиолдох сэтгцийн эмнэлгийн тархалтын судалгаа гэж байдаг. За энэ судалгаагаар ерөнхийдөө Улаанбаатар хот болон Улаанбаатар хотын төвийн болон аслагдсан дүүргүүд за хөдөө орон нутгаас 11 аймаг 53 сумаас ингээд 11 мянган гаруй хүнийг хамруулсан тий. Хүүсийн хувьд бол одоо эрэгтэй эмэгтэй ойролцоо. За 18-аас 64 насны хүмүүсийн дунд ингээд тархалтын судалгаа хийсэн чинь нойрны эмгэг одоо сэтгэлийн шалтгаантай буюу органик ус шалтгаантай нойрны эмгэг өөрөө 17.5%-тай. 1000 хүнд өөрөөр хэлбэл 157 хүн нь ийм нойрны асуудалтай байна гэсэн юм судалгаанууд байдаг. Тэгээд ер нь л энэ нойрны эмгэг маань өөрөө маш их түгээмэл байдаг. Ярианы ихэнд хэлжсэн дангаараа болон бусад биеийн хүчний одоо тий биеийн болон сэтгэлийн хүчнүүдийн үед одоо хавсрын илрэх тохиолдлууд бол маш их байдаг. За одоо энэ судалгаагаар бол 70 гаруй хувь нь бол дандаа хавсарч илэрсэн тохиолдлууд байна. Дээрээс нь одоо эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү 1.6 дахин их тий нойрны энэ одоо сэтгэлийн шалтгаанд нойр гудалд өртөх юм одоо эрсдэлтэй байна гэдэг юм судалгаа бол гарсан байдаг. За нойрны эмгэг одоо юу гэдэг хэдийн энэ маань өвчин эмгэг хэдэж гисэн тодорхой хэмжээнд эмчлэгдэх боломжтой. Тийм учраас мэрэгжлийн эмчит шаардлагатай үед бол зайлшгүй үзүүлээд зөвлөгөө мэдээлэл аваад одоо хандах хэрэгтэй. Гэхдээ мэрэгжлийн эмчит хандхаас өмнө өөрснөө нөгөө эрүүл ахуйн тэр одоо нойртой холбоотой, унтахтай холбоотой буруу дадал зан үйлүүдэд одоо өөрчлөх хэрэгтэй. Яг нь эрүүл мэндийн тусламжийн шатлалынхаа дагуу мэдээж эхлээд өрхийн эмчтэй хандах хэрэгтэй. Дараа нь харьяа дүүргийн эмчтэй, дүүрэг дээр мэдрэлийн болон сэтгцийн эмчнэр байж байгаа. За сэтгцийн одоо тусламж үйлчилгээ нь өөрөө сэтгэл зүйчтэй тийм хамт олон баг ажиллаж байгаа учраас харьяа дүүрэгтээ үзүүлэх. За тэгээ шаардлагатай бол төрөлцсөн тусламж үйлчилгээний төв буюу одоо тийм манай сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж үйлчлүүлэх хэрэгтэй. За манайхаар хандаж үйлчлүүлэхдээ бол урьдчилаад бас цагаа аваад ирчиж болно. Стрессийн шалтгаан сэтгцийн эмгийн кабинет гэж байгаа тухайн одоо кабинетд хандаж үзүүлээд шаардлагатай эмчилгээ заалгаж